Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн танилцуулга. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл нь хотын баруун урд хэсэг Сонгин хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байна. Хойд талаараа хотын төв зам буюу инх тайвны өргөн чөлөөтэй холбогддог. Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр куб бохир усыг хүлээн авах ба үүнээс 150 мянган метр куб ахуйн бохир ус, 100 мянган метр куб үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтайгаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд ажлын зураг төсөв боловсруулах, бохир ус болон лагийн цэвэрлэгээний технологийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зам, захиргааны болон туслах барилга байгууламжуудыг барих, тоног төхөөрөмж худалдан авах, суйрлуулах зэрэг ажлуудыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх юм. Энэхүү төслийн үндсэн барилга байгууламжууд нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Бохир ус цэвэрлэгээний хэсэгт өргөн завсартай сараалж, оролтын насосны станц, нарийн завсартай сараалж, агааржуулалттай элс баригч, үйлдвэрийн бохир усны өндөр хүчин чадалтай анхдагч тунгаагуур, ахуйн бохир усны анхдагч тунгаагуур, биореактор буюу аэротенк, хоёр дахь тунгаагуур, өндөр хүчин чадалтай гүн цэвэрлэгээний тунгаагуур, хит ягаан туяагаар халдваргүйжүүлэх сан зэрэг багтана. Лагийн цэвэрлэгээний хэсэгт лаг өтгөрүүлэгч, лаг боловсруулах байгууламж, лаг эсэлдүүлэгч, биохи хөхөржүүлэх өрөө, биохи хадгалах сан, биохи шатаах сан, бойлер ба цахилгаан үүсгүүрийн өрөө, лаг усгүйжүүлэх өрөө ба лагийн сан зэрэг орно. Ахуйн болон үйлдвэрийн шугамаар бохир усыг хүлээн авч, өргөн завсартай сараалжид бохир уснаас томоохон хог хаягдлыг ялган шүүж, өргөлтийн насосны станцаар цэвэрлэгээний дараагийн дамжлага буюу нарийн завсартай сараалжаар бохир усан дахь 6 мм ба түүнээс дээш хэмжээтэй хог хаягдлыг шүүж, агааржуулалттай элс баригчид усан дуустгүй эрдэсийн бохирдлыг хүндийн хүчний үйлчиллэлээр нь тунгаана. Агааржуулалттай элс баригчаас гарсан ахуйн бохир усыг хуваарлах камераар дамжуулан анхдагч цацраг тунгаагуурт оруулж, бохир усан дахь умбуурын бодисыг зайлуулж, ахуйн бохир усан дахь бохир усны органик бохирдуулагч бодисын концентрацийг үр дүнтэй бууруулна. Мөн үйлдвэрийн шугамын бохир усыг өндөр хүчин чадалтай анхдагч тунгаагуурт оруулж, анхдагч уруулж бэлтгэх өрөөнд урвалж нэмэн бүлэгнүүлж боловсруулах замаар бохир усан дахь сульфид, кадмий металл зэрэг хортой бохирдуулагчийг салган бохир усан дахь умбуурын бодисыг зайлуулна. Ахуйн болон үйлдвэрийн шугамаар цэвэрлэгдэн ирсэн усыг биолог цэвэрлэгээ буюу биореакторт нийлүүлж хамттан цэвэрлэх ба эдвэгтэл лаг болох бичил биетнийг ашиглан бохир усан дахь органик бохирдуулагч бодис, азот, фосфорыг зайлуулна. Биореактороос гарсан усыг 2 дахь тунгаагуурт оруулснаар усан дахь лаг болон бичил биетнийг тунгаан зайлуулна. Бохир усны цэвэрлэгдэх түвшинг сайжруулахын тулд 2 дахь тунгаагуурт тунсан эдвэгт лагийг биореактор руу лагийн насосны тусламжаар шахдаг ба элүүдэл лагийг лаг өтгөрүүлэх байгууламж руу зайлуулж, лаг боловсруулах технологийн дамжлага руу оруулна. 2 дахь тунгаагуурт тунгаасны дараа гарсан бохир усыг өндөр хүчин чадалтай тунгаагуурт оруулна. Цэвэрлэн гаргах усыг стандартын шаардлагад хүрэхэд химийн хэрэгцээт хүчил төрөгч, биологийн хэрэгцээт хүчил төрөгч, нийт умбуур бодис ба нийт фосфорыг зайлуулах зорилгоор 3 дахь цэвэрлэгээг хийдэг. 3 дахь тунгаагуураас гарсан бохир усан дахь колиформ бактерийг хит ягаан туяагаар халдваргүйжүүлнэ. Хит ягаан туяаны системийг 3 дахь тунгаагуураас гарсан бохир усыг халдваргүйжүүлэхэд ашигладаг ба хит ягаан туяа нь организмын эд эсэд нэвчин дахин үржих боломжийг зогсоодог. Хит ягаан туяаны систем нь хөндлөн ил урсах сувгаар өөрийн урсгалаар урсах систем юм. Халдваргүйжүүлсэн усыг гаргалгааны сувгаар дамжуулан туулголд нийлүүлнэ. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулалтад дэлхийн орчин үеийн технологиг ашиглахаар сонгосон. Лагийг боловсруулан эрчим хүч гаргаж авснаар цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм. Ахуйн шугамын анхдагч тунгаагуураас гарсан лаг болон гүн цэвэрлэгээний өндөр хүчин чадалтай тунгаагуураас гарсан химийн лагийг өтгөрүүлэгчийн хуваарлах камераар дамжуулан лаг өтгөрүүлэгч рүү оруулна.
Лаг нь хөндийн хүчний нөлөөгөөр өтгөрсний дараа лаг эсэлдүүлэхийн өмнөх хуваарлах камерт очино. 2 дахь тунгаагаараас гарсан 1% концентрацтай элүүдэл лагийг шугам хоолоогоор дамжуулан механик өтгөрүүлэлтийн өмнөх лаг хадгалах сан руу зөөвөрлөнө. Механик өтгөрүүлэлтийн дараа лагийн концентрац 6% хүртэл нэмэгдэж эсэлдүүлэхийн өмнөх тогтворжуулах санд орно. Эсэгхэд бэлтгэсэн лагийн насаасоор метатанк руу зөөвөрлөж эсэлдүүлэх бөгөөд үүнээс гарсан биохийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглана. Лагийг эсэлдүүлсний дараа лагийн эзэлхүүнийг 45%-аас дээш хувиар багасгах ба гарсан биохинээс эрчим хүч үйлдвэрлэнэ. Лаг хадгалах санд байгаа өтгөрүүлсэн лаг аэробик метатанк руу центрифугийн шурган насаасоор дамжин ордог. Хөөсрүүлэхгүй бодисыг метатанкд орохоос өмнө шугам хоолойд хийж өгнө. Эрж байгаа лаг нь метатанкийн оруулах сувг руу насаасоор шахагдж ороод эсгэгчийн эргэлтийн халуун лагтай холилдон метатанк руу өөрийн урсгалаар урсаж орно. Хүхэргүйжүүлсэн биохийг давхар мембрантай биохийн санд оруулж генераторыг тасралтгүй жигд хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Метатанк дотор үүссэн биохийг дамжуулах хоолойгоор биохийг хүхэргүйжүүлэх байгууламж руу оруулж биохи дах хүхэрт ус төрөгч болон усны агуулмжийг бууруулан сульфидийн тоног төхөөрөмжийн зэврэлтэд үүсгэх нөлөөллийг бууруулснаар тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах нөлөөтэй. Эцэст нь биохийн нарийн шүүлтүүрээр шүүгдэж биохийн генератораар цахилгаан үйлдвэрлэх бөгөөд гарсан цахилгаан эрчим хүчийг цэвэрлэх байгууламжийн тодорхой хувийг цахилгаанаар хангахад ашиглана. Үүссэн дулааныг лагийн системийг халаахад ашигласнаар биомассын энергийн дахин ашиглалтыг бодитоор хэрэгжүүлнэ. Биохи ашиглах системийн засвар үйлчилгээ эсвэл онцгой байдлын үед үлдэгдэл биохийг биохийн шатаах цамхгаар шатаасны дараа агаар мандалд гадагшлуулах боломжтой болох бөгөөд энэ нь эсэлдүүлэх систем болон үйлдвэрийн бүсийн аюулгүй байдлыг хангана. Эсэлдүүлсний дараах лагийн шаар болон үйлдвэрийн шугамын анхдагч тунгаагуурын лаг нь усны агуулмж харьцангуй ихтэй байдаг тул эзэлхүүнийг дахин багасгаж усгүйжүүлэх шаардлагатай бөгөөд лаг боловсруулалтыг хийснээр лагийн хэмжээг бууруулах, тогтворжуулах үр дүнтэй. Үйлдвэрийн шугамын анхдагч өндөр үр дүнтэй тунгаагуураас гарсан химийн лаг нь хортой, аюултай бодис агуулдаг тул шууд дамжуулах хоолойгоор дамжуулан лаг усгүйжүүлэх байгууламж руу зөөвөрлөж, усгүйжүүлсний дараа гадагш тээвэрлэж, зөвшөөрөгдсөн цэг рүү хаяна.